байцаах өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. 2019 оны 5 дугаар сарын 30-ны шөнө 12 цаг 30 минут. Лексингтон хотын яаралтай тусламжийн төвд гинтийн дуудлага ирлээ. Бостоноос ердөө 20 орчим километр зайтай энэ жижиг хот чинээлэх хүмүүс амьдардаг нэр хүндтэй газар. Массачусетсийн технологийн их сургууль зэрэг дэлхийн шилдэг их сургуулийн багш нар Wall Street-ийн эдийн засгийн илүүдүүд энд амьдардаг. Нийт хүн амын бараг 25%-ийг хааз гаралтай иргэд эзэлдэг. Тайван орчинтай боловсролын чанар өндөр учраас олон Аз гэр бүл энд ирж амьдардаг юм байна. Тэр үед яаралтай тусламжийн төв залгасан хүн бол 51 настай Америкт амьдардаг хятад эмэгтэй байлаа. Тэр маш их төгссөн айсан олоогоор найз маань 2 өдөр холбоо тасраад огт болохгүй байна. Ямар нэг юм болсон юм шиг байна гэж тайлбарлсан. Алга болсон найз нь Кайшен гэдэг эмэгтэй. Сүүлийн 2 өдөр залгахад уцаа авахгүй мессеж тариу өгөхө болжээ. Тэгээд хаасайгүй хайж эцэст нь Лексингтон ахлах сургуулийн Эстоны оролцоо гудамжны буланд Кайшений цагаан өнгийн машиныг олсон байна. Цонхоор харсан чинь жолоочийн суудлал дээр хүн суусан юм шиг харагдсан. Дуудаад цонхыг нь зохиод бүр хашгирсан ч дотор нь хүн байгаа шинж огт байсангүй. Цагдаа нар шуурхаа ирж харанхуй шилний цаанаас хөлөөнгөө суусан хүний дүрс бүдгэн харагджээ. Өөр арга байсангүй тэд цонхыг хагалж хаалгыг онгойлгосон. Кайшен жолоочийн суудлал дээр бүгдээсэн чихтэй нүдээ том харсан чихтэй амьсгал хураасан байлаа. Хүзүүн дээр нь уяагаар чанга болсон юм шиг мөрүүлдэжээ. Харин цамц нь танигдахын аргагүй янз бүрийн талбтай болсон бай. Шүүх хэмнэлийн шинжилгээгээр тэр 12 цагаас дээш хугацааны өмнө нас барсан. Өглийн шалтгаан нь боомлогдсон байсныг шинжиж тогтоов. Энэ нь хүний оролцоотой санаатай аллага гэж дүгнэгджээ. Бие дээр нь 17 ширхэг хөхрөлт гэмтэлэлсэн. Цагдаа нар дуудлага өгсөн найз нь тайвширсны дараа маш чухал мэдээлэл өгсөн байна. 3 хоногийн өмнө Кайшен түнд хэлж байсан гин. Надад нэг юм болвол тэр бол аллага. Би амиа орлох хүн биш. Бас ослоор өгчгүй. Мөн нөхөр болох Сүнхүүний анд гэдэг хүний талаар ярьсан. Сүүлийн үед нөхөр нь утас мессеж дуудлагыг яг л мөрдөгчийг шалгаж, байн хардаж, хаашаа ч явсан байцаадаг болсон гэжээ. Шөнийн 2 цаг 15 минутын орчим гинэт нэг машин ирж зогслоо. Цэнхэр лабораторийн хувцастай хүн бууж ирсэн нь нөхөр Сүнхүүний анд байлаа. Гэхдээ тэр өөрөө анзаараагүй байсан ч бие дээрх шин шарах зориуд нь цагдаа нарын нүдэнд шууд туссан. Түүний баруун шуу дээр 3 ширхэг шинхэн зураас баруун гарын нэг хурам болттой цушуурсан байв. Цагдаа асуухад тэр маш гунигтай уйлах гэж байгаа юм шиг зан гаргаж 5 дугаар сарын 28-ны шөнө би лабораторид илүү цагаар ажиллаад гэртээ ирээд шууд унтсан. Өглөө нэхнэрээ байхгүй болохоор найз руугаа явсан гэж бодсон гэх мэтээр ярьжээ. Түүнийг харахад эхнэрийнхээ төлөө санаа зовж байгаа хүн биш. Харин аль хэдийнэ юу болсныг мэдсэн хүн шиг санагдав. Тэр машин түрхээс жайж байгаа мэт хол зогсно. Харцаа нууж, асуултанд ээрч мөрч бүх зүйл сандарч байлаа. Туршлагатай мөрдөгч нэг л зүйлийг шууд ойлгосон. Энэ хүн маш их зүйлийг нууж байна. 5 дугаар сарын 30-ны өглөө хэвлэл мэдээллийнхэн цугларч хэргийн талаар сурвалжилж эхэлжээ. Сүнхүүний анч камер микрофоны өмнө гарч ярилцлага өгөхөж зөвшөөрөв. Камерын өмнө зогсож байхдаа тэр нүдээ улаатал нарчин хоолой зангирав. Кайшен бол сайн эхнэр, сайн ээж байсан. Бид сүүлийн үед саллтын талаар ярьж байсан ч хоорондоо муудалгүй тайван байсан. Бүх зүйл хэд гинэд хэд аимшигтай боллоо. Би эхнэрийнхээ төлөө шудраг хасыг олно гэж үжиглэв. Гэхдээ нэг сэтгүүлч анзаарсан юм. Таны биен дээр шин шарах зураас юуных вэ? Сүнхүүний аны нүдэнд гинэд тийм ч гунигтай биш. Харин тогшин болж хувирлаа. Тэр ээрч мөрч санахгүй байна. Тэгээд ч одоо ийм асуугаад яах юм бэ? Миний эхнэр алагдсан байхад гэсэн. Гэвч 3 цагийн дараа энэ уу гашуугаар шаналж буй нөхөр гинэт найзтай хэлэлгүй нэргүй аккаунтаар хятад руу нисэх онгоцны тийц захиалжээ. Мөн тэр 28 инчийн 2 том чиндам онлайнаар авч ажлынхаа лаборатори түргүүлсэн. Хинч мэдэхгүй гэж бодсон хэрэг. 5 дугаар сарын 31-ний өглөө Бостоны Чайнатаун дахь нэг банкны камер Сүнхүүний аныг бичжээ. Тэр банк руу орж $150,000 бэлнээр аваад цүнхэндээ ээж яарвчлан гарсан байна. Тэр цугтах бэлтгэлээ бүрэн базааж байлаа. Гэхдээ тэр ганцаараа төлөвлөж ганцаараа хөдөлсөнгүй. Цагдаа нарч бас дуугүй суусангүй. Цагдаа нар нийт 15 ширхэг нэгжлэг баримтлагааны шүүхийн зөвшөөрөл гаргуулсан байна. Машины GPS, камерын хяналтын бичлэг, шүүх хэмнэлийн бүх ДНХ, мөрдөх баримт, санхүүгийн баримтууд цугларч бүх нотлохоо хоорондоо холбоотой болж эхэлжээ. 6 дугаар сарын 5-ны өглөө тэр нисэх буудалд 2 том чиндамтай ирж
хэлийн шалганаар гарах гэж байтал гинэт хэдэн энгийн хувцастай мөрдөгч нар дундаас нь шууд гарч ирэн тэр дор нь баривчлаа. Хинч харахад үлгэрийн юм шиг хос. Тэдний намтар амжилтыг харахад үнэндээ хинч хатаархмаар төвшнийг оргил төрсөн хүмүүс байв. Сүнхүүн ян төгс эрдэмтэн 1969 онд Хятад Харбины эрдэмтийн гэр бүл төрсөн. Пекингийн их сургууль цансрын физик, Америкийн нэгдсэн улсад компьютерийн чиглэлээр магистр, математик физикийн доктор, судалгаагаараа өндөр үнэлгээ авч 2016 оноос Инки Холдингс санхүүгийн инновацийн лабораторийн захирал Каван тимэл оюун ашигласан арилжааны систем хөгжүүлдэг байсан. Жилд $520,000 зайлан компани 0.8% хувьцаатай Харвардтай хамтран ажилласан. Wall Street сонин хүртэл нэр нь гарч байсан. Кай Шэн бол амжилттай эмэгтэй. 1970 он Хятадын Сиан хотод төрсөн. Хятадын уламжлал ангаахын их сургууль төгссөн. Шанхай эмийн компани борлуулалтаас маркетингийн захирал, дараа нь Danone компанид амжилтаа үргэлжлүүлсэн. Түүний хийсэн витамин D-ийн маркетинг 2 жилийн дотор борлуулалт 3 дахин өсөж, улс даяар танигдсан брэнд болгосон. Мөн 2 байртай санхүүгийн хувьд бие даасан. Өмнөх гэрлэлтийн дараа охиноо ганцаараа өсгсөн. Амжилттай, бие даасан гих тодтголтой. 2013 онд тэд танилцсан байна. Гаднаас нь харахад бүх зүйл төгсмөд санагдана. Аль аль нь өндөр боловсралтай, хоёулаа өмнө нь хүнтэй суугаа салсан. Тэд маш хурдан дотн болж Кайшийн охинтойгоо Америкийн нэгдсэн улсад ирж 500 сая гаруй төгрөгийн үнэ бүхий том байшинд хамтдаа амьдрахаа болжээ. Тэдний хүрээлж байсан хүмүүс үнэхээр тохирсон хүмүүс, жинхэнэ элит гэр бүл гэж ярьдаг байв. Гэхдээ энэ төгс зохицол удаан үргэлжлэлгүй. 2016 оны зун Кайшийн гэрээ цэвэрлэж байгаад санамсаргүй нэг зүйл болжээ. Тэр таасан жижигхэн нэг зүйл далд нүгцэн байхыг анзаарсан юм. Майсан нуусан жижиг камер. Кайшийн шууд л төхрөөсөө асуув. Сүнхүүн ян маш тайван царай гарган аюулгүй байдлын төлөөлөл хийсэн юу ч биш гэж хэд энгийн тайлбарлав. Гэвч үүгээр бүх зүйл дуусаагүй. Удалгүй утсанд нь байршил тогтоох програм нууцаар суулгасан байсан. Утасны тохиргоо үртэл хөршлөгдсөн байв. Өөрөөр хэлбэл тэр хаана хинтээ юу хийж байна бүгдийг нөхөр нь мэдэж байжээ. Сүнхүүн янд байнга мессеж бичиж хизээ ирэх вэ, хинтээ байна, зураг явуул гэж байцаадаг болов. 2017 оны 3 дугаар сард Кайшин эмэгтэйчүүдийн номын клубт оролцоод ялгуул яриатаж иржээ. Гэртээ ороход түүний чандам үдэнд нь байв. Сүнхүүн янд буудан дээр сууж хэрвээ энд амьдрах дургүй бол эргэж хэрэггүй гэж хүүтэй олоогоор хэлсэн. Тэр мөчөд Кайшин ойлгов. Энэ байшин бол түүний амьдралын шин шорон болжээ. 2017 оны 5 дугаар сард Сүнхүүн янд хөрөнгөө нэгтгэх нэрээр $1.2 сая хамтын хадгаламжийг бүгдийг нь өөрийн нэр дээрх Швейцарын банк руу шилжүүлжээ. Тэр дотор $600,000 нь Кайшины Шанхай дахь байрнуудаас зарсан мөнгө байсан. Дараа нь тэр түүний кредит картыг цуцалж ганцаараа мөнгө зарцуулах эрхийг бүрэн хязгаарлажээ. Кайшины охины урлагийн зуны сургалтын төлбөрийг төлөхөд хүртэл $1 бүрийг тайлагнах ёстой. Охин нь ээж маань дандаа өрөөнд уйлдаг болсон. Байнга мөнгө өрдөг гэж Сүнхүүн загнадаг байсан гэв. Кайшины ногоон карт 2015 оноос 2020 он хүртэл хүчинтэй. 2018 онд сунгуулах ёстой байсан. Сүнхүүн бүр дарамтлж эхлэв. Чи ажил хийвэл би ногоон картыг шин сунгуулахгүй. Тэгвэл та хоёр Хятад руу буцсан шүү. Тэр охины ирээдүйг хүртэл занал хийлэл болгож ашигласан юм. Кайшин нэг зүйлийг маш тодорхой ойлгожээ. Нөхөр нь түүний амьдралын бүх зүйлийг хянаж байна. Харин цугтах ганц зам нь хууль, шүүхийн хамгаалалт байлаа. 2018 оны 7 дугаар сард тэр хуульч хөсөлж саллалтын өргөдлөө өгсөн. Тэр мэдүүлэгтээ сэтгэл санааны дарамт, санхүүгийн бүрэн хяналтанд маш удаан байлаа. Эвлэрэх хүсэл байхгүй. Харин Сүнхүүн цагийн $800 үнэтэй шилдэг булчдыг хөсөлжээ. Тэд Кайшиныг орлогогүй гэж гүтгэж, тиймээс хөрөнгө бараг авах хэрэггүй гэж шүүгүү төлөвлөсөн байна. Сүнхүүн нууцаар Mercedes-Benz машиныг эгчийнхаа нэрлүү шилжүүлсэн. Тэр компанийнхаа 3 ширхэг хиймэл оюуны серверийг нууцаар авч өөр газар зөөж нуусан байна. Швейцарт шинэ данс нэгээд $800,000 хүүгийнхаа нэрээр шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл салвал Кайшинд юу ч үлдээхгүй зорилготой байв. Тэр ногоон карт, пассворд, охины бичиг баримт гээд бүхий л чухал зүйлийг булааж талд нуусан байна. Үүнээс болж 2019 оны 1-р сард охин нь Бостон их сургуульд материал өгч чадаагүй. Охин уйлж маргалдахад Сүнхүүн Кайшины зөөврийн компьютерийг шидэж ивдсэн.
Компьютерт нь гэр бүлийн хүчирхийллийн нотолгоо бүгд байжээ. 2019 оны 5 дугаар сард Кайшийн тусгай хуульч Роберт Ким хандсан. Хуульч түнд бүх нотолгоо хурдан бүрдүүлэх хэрэгтэй. Видео, аудио банкны бичиг бүгд хэрэг болно гэж зөвлөв. 5 дугаар сарын 12-нд тэр сүмийн цуглаанд оролцоод пасторт нууцаар нэгзүүл хэлжээ. Сүнхүүний сүүлийн үед аимшигтай хараад байна. Надаас хинж зугтаж чадахгүй гэж хэлсэн. Тэр пасторт нэг USB флаш өгч хадгалуулжээ. Дотор нь нууцаар суулгасан камерын бичлэг, Сүнхүүний айлган сүрдүүлж буй дуу бичлэг байсан юм. 5 дугаар сарын 25-нд тэр найзтайгаа уулзжээ. Тэгээд хувийн банкны нууц үг болон хуульчтай хэрхэн холбоо барих мэдээллээ түүнд өгөөд хэрвээ 3 хоног надтай холбогдож чадахгүй бол шууд хуульчтай холбоо бариарай гэж анхааруулсан байна. Тэр үедээ бас нэг аимшигтай зүйл хэлжээ. Сүнхүүний өөрийн бүх юмаа баглаад эхэлсэн. Нэг л явах гэж байгаа хүн шиг гэв. 5 дугаар сарын 27-нд Кайшин хуульчтай мессеж илгээв. Тэр ингэж бичжээ. Сүнхүүний чамд юу ч өгөхгүй. Бид хоёр хоёулаа юу ч өгөө үлдсэн ч надад хамаагүй гэж хэллээ. Би үнэхээр айж байна. Хуульчин түүнийг тайвшруулан хариу бичв. Маргааш офс дээр уулзъя. Би дарга олно. Санаа зовох хэрэггүй гэжээ. Энэ бол тэдний хамгийн сүүлийн мессеж байлаа. Бостонны шүүх эмнэлэг Кайшин яг 5 дугаар сарын 27-ны шөнө 11 цагаас 5 дугаар сарын 28-ны шөнийн 1 цагийн хооронд амиа алдсан. Тэр орой 10 цагийн үед тэдний хөрш Дэвид Льюис намын өрөөндөө ажиллаа хийж байжээ. Тэгтэл гинэт хашгирах, эмэгтэй хүний орлох, шил хагарах чимээ 20 минут орчим үргэлжилсэн. Тэр Сүнхүүний гэрлөө харахад зочны өрөөний гэрэл асаалттай 2 хүн маргалтан харагдсан. Гэвч хинч түүнийг олгоогүй. Энэ бол Кайшины амьд үлдэхийн төлөөх сүүлчийн тэмцэл байжээ. Цагдаа нар камерын бичлэгийг шалгахад шөнийн 11 цаг 5 минут Сүнхүүний хар машинаа унаад гэрээс гарсан. Машины арын ачаанд их зүйл хийсэн байсан бололтой. Ачаанд доош дарагдсан шинжтэй харагдав. 11 цаг 58 минутын үед гэртээ буцаж ирсэн. Энэ удаа ачааны эсэг хосорч өнгөрсөн байлаа. Гаражинд 15 минут юу ч юм цэвэрлээд машины арын эсгийг дахин арчжээ. Түүний ярьсан 2 цаг хүртэл лабораторид байсан гэдэг худал болгон тогтогдов. 5 дугаар сарын 28-ны өглөөний 7 цаг охиныг сэрхэд ээж нь байхгүй, уц төрөвч нь гэртээ. Охин уцаар Сүнхүүний асуухад ээж чинь найз руугаа явсан. Би өнөөдөр илүү цагаар ажиллана. Чи таксигаар хичээлдээ яв гэжээ. Охин нь айж ээжийнхээ найзууд мэдэгдсэн. Сүнхүүний ажлын газартаа яг л юу ч болоогүй юм шиг ирсэн байлаа. Урлагийн үеэр болттой уруугаа нууж лабораторид зүчгсэн гэж худлаа хэлсэн байна. Өдрийн 12 цаг 30 минутын үед хоол иддэг өрөөнд ганцаараа орж улаан цустай толботой бүзээ хог руу хайсан. Цэвэрлэгч авахаар очиход битгий онгойлго лабораторийн бохир материал гэж хэлжээ. Дараа нь цагдаа нар шалгахад пүүсэн дээрх цус Кайшины цус. Дотор нь үс хүртэл байсан. Өдрийн 1-ээс 5 цагийн хооронд ажлаасаа гараад цогцыг нуусан газрыг дахин үзжээ. 5 дугаар сарын 29-ний өдөр онгоцны тийсний талаар олон газар залгаж асууж их дотор руу явхад амны үндийн салснаас шинжилгээ авах шаардлагатай юу гэж асуусан. Игчтэй би удахгүй очно гэж хэлв. Дахин цогц зоргсон газар точсон байна. 5 дугаар сарын 30-ны өдрийн 12 цаг 30 минут цагдаа нар түүнийг дууджээ. Сүнхүүний ийм зүйл болсныг мэдсэнгүй лабораторид байсан шүү гэж жүжиглсэн. Гэвч камер түүнийг дэлгүүрийн зогсоолд байсныг зааж байв. Гэрлүүгээ явахдаа 20 км-ийн тойруу замаар авсан. Түүний хэлсэн үг аль нь ч таарахгүй. Гэрээс нь ариун цэврийн өрөөнд цусны тал, орны дороос Сүнхүүний арсны хэсэг, хумсны дороос түүний дэнхээ, хүзүүн дээрх баймсан мөр арьсан бүсээр баймсныг харуулсан. Шүүгнээс хар арьсан бүс Кайшины дэнхээтэй. Машины багажнаас Кайшины цусны олмор түүний зүүж явдаг сувдан сүлтийн хэсэг. GPS бүртгэл 7 удаа наас цааш явсан зам. Ихэнх нь зохицос тээсэн маршруттай давхцсан. 2018 оноос 2019 оны хооронд дараах хайлт олон удаа хийсэн байна. Салах үед хөрөнгөө эрхэн нуух вэ? Гэмт хэрэг хэр хурдан Америкт илрүүлдэг вэ? 5 дугаар сарын 20-нд хэрэг гарахаас яг 7 хоногийн өмнө хүнийг мөр үлдээлгүй яаж боох вэ? Хүн аалсны дараа машины цус яаж арчих вэ? Америкийн нэгдсэн улсад 1-р зэргийн хүн амны ял Бостон, Бээжин нислэг гэх мэт тайлбарлаа. Хохирогчийн биеэс 12 шин гэмтэл, 5 хуучин гэмтэл ойролцоогоор 1-ээс 3 сарын өмнөх удаан хугацаанд зодуулж байсан батлагдав. 2023 оны 20 дугаар сарын 14 шүүх хурлын үеэр Сүнхүүний 3 уулчаар хамгаалуулсан. Энэ бол сэтгэл хөдлөлөөс үүдсэн зүйл.
Хэрүүл дамжраад санамсаргүй болсон. Цогцыг нуусан айгаад хийсэн алдаа. Хөхөрсөн байдал бол санамсаргүй уснаас болж үүссэн. Бүр Харвардын профессор тэр тайван хүн хүчирхийлэл үйлдэх хүн биш гэж өмөржээ. Харин прокурор интернетийн хайлтын түүх, GPS, DNХ гэрч USB нотлохоо өдрийн тэмдэглэл бүгдийг гаргаж тавьсан. Кайшаны тэмдэглэл тэр охиндоо хэрвээ би маргааш уйлжтай уулзаж салж чадвал охиноо хамгаална. Сүнхүүн би өвхөл бид бүгд өхнө гэж хэлсэн. Айж байна. Гэхдээ бууж өгөхгүй. Хамгийн сүүлийн хуудсан дээр надад ямар нэг юм тохиолдвол алуурчин нь Сүнхүүн бичгэн сандарсан бичсэн мэд чичирхийлсэн байжээ. Өмгөөлөгчдийн хэлсэн үг худлаа болох нь ил болов. Сүнхүүний хуучин ихнэр тэр надад хизээч гар өрөөгүй, хизээч сүрдүүлж заналгийлээгүй гэж бичиж өгсөн ч үнэн нь өөр байжээ. 2019 он цагдаа түүний хуучин ихнэрээс мэдүүлэг авчээ. Тэр үед ихнэр нь төсөөр зүйл ярьсан байна. 2010 онд би ажил хий гэхэд Сүнхүүн миний хоолойг чанга боож байсан. Мөн 2012 онд салахад хөрөнгө нэхээс айсан тул юу ч хардаагүй гэжээ. Энэ бүхнээс харахад тэдний хооронд химийн харилцаа байдгүй, айцтай хүчирхийлэлтэй орчин байсан тодорхой. 2023 оны 3 дугаар сарын 3 шүүхийн шийдвэр Сүнхүүн бүх насаар хорихаалаагүй. Гаднаасаа төгс харагдах амьдрал дотроо тамж байж мэднэ. За ингээд өнөөдрийн бичлэг маань энэ үрээ дуусаж байна. Та бүхэн бичлэг маань таалагдсан бол лайк, саба заавал дараад өгөөрэй.